За одоо энэ удаагийнхаа хичээлээр болохоор илүү хуудастай хэрхэн ажиллах талаар зааж өгье. За эхлээд болохоор за одоо хамгийн гол нь миний ажлын талбар байгаа тийм. Миний ажлын талбар 3 хуудастай. Одоо миний 3 ажиллаж байгаа хуудас нь болохоор энэ зүүн талд биш баруун талд байгаа pages гэсэн табанд харагдаж байна. Тэгээд pages-ийг болохоор Windows-ээс pages гэж сонгочих болно. Эсвэл F12 дээрээ дарах юм бол ингэ сонгоод гаргаад ирж болох нь. За тэгвэл миний ажиллаж байгаа пэйжийг болохоор одоо тухайлбал одоо би чинь 1-р хуудсыг сонгоход эд хичээлээд харагдаж байна тий. 2-р хуудсыг сонглоо. 2-р хуудсан дах текстийг сонглоо. 2 дахь хуудас руу ажиллаж байна гэдэг тийм мэдээлэлж байна. За одоо би хуудас хийж харуулъя. Ер нь бол энэ дээдлээ ингээ хэрвээ ингээ харж ивэл A хэсэгтэй байгаа тий. A хэсэг харж байна уу? За энэ A хэсэг маань болохоор одоо гол дэлгүүр маань байгаа юм аа. За энэ дээд хэсэгт нэг 2 3 хоосон цаас байгаа дээ тий. За ерөнхийдөө бол энэ хуудсыг энэ хуудасны стайлууд одоо ерөнхийдөө ном маань болохоор юу хин нэг одоо юу хин үндсэн нэг темплейттэй байдаг шүү дээ. Тэ жишээ нэг болно байх юм бол тэр нь хуудас болгонд давтагддаг ч юм уу тий. Тэгээ мэдээж хуудасны тоотой. Ер нь бол тэрийг энэ зүйлээр илэрхийлнэ гэсэн үг. Энэ A master гэснээр. За энэ A master маань энэ пэйжинд одоо хөгжсөн байгаамаа гэдэг утгатай гэсэн үг. За энэ master маань ямар учиртай юм бэ гэхээр за master-а би 2 дараа сонгочих юм бол ингээд гараад ирэх юм тий. За master маань болохоор одоо нөгөө хуудасын маань стайлыг хэлээд байгаа маа. За эхний хуудасны стайл. За энэ маань болохоор ингээ хар хүрээтэй болцоход байна тий. Яг харах юм бол за W дээрээ тарж preview байдлаар хардаг гэж байгаа тий. За ийм хар хүрээтэй. За би зүгээр л энд нэг тийм gradient стайл хөгж юм л да. Тэгээд за W дээрээ дахиад дарлаа. За stroke-г арилгачих. Stroke буюу хүрээгээ. За тэгэхээр нөгөөх маань ингээ байхгүй болчихно. За энийг болохоор би ингээ градиентээр бодож үзүүлье. Хүрээл үг орчлоо. Ягаад гэвэл одоо энэ зүүн талын цэсэн дээр stroke гэсэн сэсээд энэ нөгөө stroke нь наана байхаар stroke нь идэвхжсэн байна гэсэн. Тэгэхээр яг background-а бодъё одоо бүтэн фил хийх юм бол энэ юугаа. Энийгээ сонгоод наана гаргаад ирчихэж хагаад тэгээд ингээд за энийг гоё сольжмаар санагдаад байх юм. Окей. За. Ингээд цаасныхаа юмыг сольжлоо. Тэгээд энийгээ гэхдээ жоохон юу болох юм. Color CC libraries. CC libraries. CC libraries надад явахгүй шүү дээ. Окей. За тэгээд colors gradient гэсэн сонголтыг гаргаж байна. За энэ gradient маань болохоор одоо миний харагдаж байгаа gradient байна. Тэгээд би одоо ингээд gradient дээр edit хийх юм бол ингээд яг боддоор харагдаж байна. Тэгээ өнгө нэмэх нь яг Photoshop-тай адилхан. За тэгтээ бас нэг gradient-ээр боддог аваад зааж гээ. За энэ дээр сонгочих юм бол gradient гэсэн сонголт байгаа. За түрүүн би нэг иймэрхүү өнгө сонгосон байсан тий. Ашигласан миний өнгөнүүд гарч ирж байна. За ягаан өнгөө сонгочихъя. За тэгээд нөгөө нэг layer style гэж яддаг шүү дээ. Тэрнтэй адилхан яг энд бас layer style байгаа. За гэхдээ layer style-ыг дараа болох юм байна. Энд нөгөө нэг gradient feeder tool гэж байгаа. Одоо gradient-ийн доод хэсэгт нь shift G дээр дарах юм бол гарч ирэх юм. За энэ болохоор ингээд юу зарим хэсгийг ингээд нөгөө нэг юу байдлаар харуулдаг. Одоо transparency байдлаар буддаг гэсэн үг. За тухайлбал одоо энд би зураг оруулж ирлээ.
За одоо жишээ нь зураг оруулж ирэхэд би энийг gradient fill-ээр буутгах юм бол ингээд буутчих болж байна. Бас би энэ ягаан өнгийг харуулах гэдэг тааш те. За тэнгууд яг уу gradient-ээр буутагдсан. Бас хүүхэн зураг гараад ирэх юм шүү дээ. Ингээд геймэр. За нэг иймэрхүү стайл өгж болох нэ. За зүгээр би энийг master style-а тайлбарлаж байгаа дээрээ буцаадчихё. За page руу очлоо. Бан. За. Яа энэ A master маань ийм ерөөхдөө нэг загвартай гэсэн үг. Одоо бүх 3 хуудсан дээр минь A master өгөгдсөн учраас ингэж харагдаж байгаа юм шүү дээ. Окей. За тэгэхээр энэ бол хамгийн маш гоё зүйл энэ дизайны. Миний надад амар таалагддаг зүйл гэх юм. За тэгээд одоо би яг энэ дээр хуудасаа оруулж өгөх юм аа. За хуудасны дугаарыг ингээд гараараа бичиж өгнө. За энэ дээр ингээд бичих боломжтой юм дөрвөлжин үсгэж чинь. Тэгээд курсороо авчихгууд энд ингээд анивчж байгааз. За одоо энэ дээр чинь би яг жинхэнэ нэг хуудасны дугаараар оруулж өгнө. За энийг болохоор edit хийснэ. Edit хийснээс юу лээ layout шиг санагдаад байгаа юм. За page edit юм шиг байна. За хөлөөр яана. За type юм биш үү? Type хийснээс insert special character гэдэг онцгой тийм тэмдэг нэмэх гэх юм ба та. Тэрнээс markers гэдэг одоо тэмдэглэгээ гэсэн зэсийг сонгоод тэгээд current page number гэж байгаа. Энэ болохоор яг одоогийн page number одоо яг энэ хуудас чинь хэдгээр хуудасных байх вэ? Тэрнийх нь хуудсыг нэмнэ гэсэн. За энэ болохоор next page number гэхээр одоо юу юм? Нэгдэх хуудас эхний хуудас ялаа гэхэд дараагийн хуудсыг харуулдаг юм. Previous гэх юм бол өмнөх хуудсыг харуул. Өмнөх хуудасны дугаарыг энэ хуудсан дээр харуул гэдэг сонголт гэсэн. За section marker гэхээр юу юм? Нөгөө нэг section оруулдаг. Одоо section шигснээр ангилсан байх юм бол section-ны одоо дугаарлалыг харуулдаг гэсэн. За тэгээд type-наас за insert special character markers current page number. За тэнгууд А хэсэгтээ гарчиж байгааз. За тэгээд энэ тексттэй болохоор яг голлонгууд ингээд голын юм дээр ингээд соронцлогдоод наалтчихдээ. За тэнгууд нь мэдээж хуудас маань голд авчихтай учраас дүн. За окей энэ зүүн талд нь гарчлаа. За одоо өөрийнхөө номыг харъя. За ном дээр ингээд баруун талын хуудсан дээр харагдах байгааз. Зүүн тал дээр болохоор нөгөө нэг 2 дахь дугаар нь ингээд шууд автоматар оногдчихж байгаа. За тэгэхээр бас яах вэ гэхээр энэ болохоор яг A master маань болохоор зүүн талын хуудсан дугаарлалтай, баруун талын хуудсан дугаарлалт байхгүй байгаа шүү дээ. Хуудасны дугаарлалт. За тэгэнгүүт яг энийг бол ингээд копидэд оруулчих ирж болно. Ctrl C, Ctrl V эсвэл Alt дээр дараад Alt гэж шууд чирээд авчиж бол дарангаа. Тэгэхээр ингээ копи төгтчихэж болно. Тэгээ бас нэг нь болохоор дахиад зураад за дахиад зуръя л тээ. Зүрлээ. Бан. За энэвчлээ. За эндээс type хийснээс гаргаж болохоос гадна бас маусныхаа баруун товчийг дараад insert special character гэж сонгоод marker current page number гэж сонгочих боломжтой байна. Cool байх хэвээр. За окей. За энийг гой голлуулаад за окей. За ингээ 2 хуудас маань хоёулаа дугаарлахаатай болчлоо. Бан 1 2. За гэтэл яах вэ гэхээр бас нэг асуудал гарч ирж байгаа юм аа. За энэ A master page маань бол энэ master page-үүдийг бол мэдээж дахиад олон master page-үүд үүсгэх боломжтой. Жишээ нь edit нэг гэж нөө файл нэг юм болов. За эндээс заснаас үл яаж гаргадаг гэдэггүй ч гэсэн page гэсэн хэсэг дээр болохоор баруун тавчаа дараад одоо яг энэ area дээр баруун тавчаа дараад new master гэх юм бол
B master ч юм уу нэрээ өгөөд автоматар ингэж үүсгэж болно. Дахиад өөр тийм одоо юу гэх юм section ч юм уу chapter ч юм уу бүлгээр ингээ хязгаарлагддаг байл бүлгэн өөр дизайнтай өөр өнгө дүрстэй бэ гэх юм бол одоо master page-ээрээ гоё тоглолт хийчих болно гэсэн үг. За мэдээж ном маань нүртэй болохоор одоо мэдээж section-ээр англиг гэх юм бол одоо чинь энэ би ингээ дугаарлалт өгөхийг хүсэхгүй байл л дээ. Хамгийн ихний одоо нүүрний хууцнууд ер нь бол дугааргүй байх нь хэлбэг байдаг шүү дээ. Ерөнхийдөө бол гарчигнаас өмнөх гэх юм уу да. За тэрийг болохоор одоо яаж эдгэдлэгийг яаж ярьж өгье. За page гэсэн хэсэг дээр сонгоод баруун тавчаад дарангууд numbering and section options гэж байгаа. За энийг болохоор бас өөрөөр нөгөө нэг edit-ээс юм уу? Table биш layout. За layout гэсэн хэсэг дээрээс margin numbering and section options-оор бас сонголт хийж өөрчилж болох нэ. За баруун тавчаад дараад numbering and section options. За numbering гэдэг нь болохоор дугаарлалт, section гэдэг нь болохоор одоо бүлэглэлт гэх юм. Options гэдэг нь болохоор одоо юу юм? Удирдлага, одоо өөрчлөх юм л ах. Одоо боломжууд гэх юм да. За тэнгууд мэдээж энэ бол ингээд автоматар бла бла гэж дугаарлагдана. За би энэ 2 дугаар pages section тусгаарлая гэж бодъё л да тий. За тэгэнгүүт за энийг болохоор би 2 дугаар хуудсан дээр очиод баруун тавчаад хараад тэнгууд 2 дугаар хуудасны одоо тухайн одоо дугаарлалтын боломжууд гарч ирж байгаа гэсэн үг л дээ. За тэнгууд start page numbering at start section мэдээж section эхэлнэ. Тэндээс 1 гэсэн дугаараас эхэлж дугаарлана гэдгийг зааж өгч болно. Энэ болохоор өмнө нь одоо өсөг тэмдэглэгээ оруулж болох уу гэдэг сонголт гэх юм. За энийг дараа нь харуулъя. За 1 гэж сонгоч. За тэнгууд page numbering in this section already exists in another section. Duplicate page numbers can create confusion that may prevent you from printing or exporting specific page or instead is cancel specific page. За энэ секшнээр хуваахтаа ихтгэлтэй байна уу? Тэгээд нэг тиймэрхүү төрлийн асууж байна. Окей, ихтгэлтэй байна гэж сонгоч. За тэнгууд яг гэхээр манай юу чинь ингээд секшн болго хуваагдчихж байгаа. За тэнгууд энэ маань бас дахиад нэг шин дугаараас эхэлсэн. Тэ? Нэгээс эхэллээ. За тэнгууд би энэ дээр дугаар өгмөргүй байл одоо энд хоосон стайл байгаа шүү дээ. Энэ стайлыг өгж болж байна. Тэнгүүд яг дугаарлалгүй гараад ичиж байна. Эсвэл шинэ master page үүсгээд би гэсэн master page үүсгээд за мэдээж энэ юмнуудаа бүгдийг амар гоё copy диж авч хэрэгжилж болно. Ctrl C тэнгүүдээ B master руугаа Ctrl V гэдээ оруулчих. Тэнгүүд яг B master юу гэж чинь. За B master-а би ялахын тулд энэний өнгийг чирнэлийн яагаад за цэнхрээр боддог болох. Цэнхрээр бодчих. За тэгэнгүүт ингээд гарч ирж байгаа. Одоо би B master-а энд өгөхгүй та. Энэ хуудсандаа шууд наадаг чинь. За тэгэнгүүт дээдлийн үсгэнд B гэдээ өөрчлөгдөж байна. Энэ болохоор A master, маузер очих юм бол энэ болохоор B master. За тэгэнгүүт B master-ын дизайн энд ингээд өөрчлөгдсөн. Тэгээд дугаарлалт маань юм барагдчих. За би B master-ыг одоо юу гэх юм? Хуудсын дугаарлалтгүй хоосон болгочих болно. Тэнгүүд эндээс гараад ирчих гэж. За эсвэл би B master-ийнхаа хуудасны дугаарлалтыг арай жоох өөр стайлтай хийж өгч болох юм шүү дээ. Бла 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 24 мангар том хийсэн тий. Тэгснэ энэ хэсэгт нь гардаг ч юм тий. Энэ бол одоо яг яаж хиймээр энэ тэр болгоно дууралтаа. Тэр тухайн үнэл дуур. За энийг гой цэнгэр өнгөөр будмаар байна. Яамаар байна тий. За энэ хуудсандаа байгаа юм чинь энийг энэ талд нь шахаад өгчүүлгүй юм шүү тий. За
За дараа. Яа, нэгдүгээр хуудасыг гараад ирсэн ба штэ. Энэ дээр энэ болохоор B master page, энэ болохоор A master page. За A master page-д дахиад edit юм их юм гараад ирчихвэл нэ. За ингээд нэг хуудас нэг иймэрхүү. Дараагийн хичээлдээ тэгвэл тийм.